Welcome to 40,000 Daily Show. Бидний 12 дахь дугаар инхүү хэлж байна. Энэ удаагийн дугаарт маань бидний хайртай ивент тэтгэгч иргэн ирлээ. За тэгээд удахгүй сар шинийн баяр болох жагаатай холбогдуулан Panel House дэлгүүрийнхэн болон Polco брэнд, AGT брэнд тавилгын автонгууд бүгдээрээ нийлээд 70-аас 80% хямдарсан байгаа юм байна. Тэгээд энэ завшааныг ашиглаад цагаан сараар өнгөтэй өддөө авжуур бүх юм авж угаадаг бас мөн гэрээ засах боломжийг олгож байгаа юм байна. Тэгээд манайхаа хэрвээ цагаан сараас өмнө гэрээ засахыг хүсвэл зүгийн үрийн 4 давхарт очиж бараа материалаа авч тавилгаа хийж ханаа засаж сар шинэ цоо шинэ гэртээ угтаарай. Panel House байлаа. 40,000 Daily Show үргэлжлэж байна. За бидний эхний сэдв уламжлалт ёсоор Нямбатар даргын маань шинэ креатив санааны талаарх нэг бичлэгийг үзцгээе. Энэ хотуулаа аппликейшнийг татсан иргэн өөрийнхөө аппликейшнаараа өөрийнхөө ногооног цуглуулна. Автобусаар одоо зорчиж байгаа, явгнаар явж байгаа, ундаг дугуугаар явж байгаа. Энэ тохиолдлуудад бид ногоон онооны урамшууллуудыг одоо бүртгэн. Хуучин Mobicom интернет тийм онооны урамшууллын систем биш. Яг тэрнтэй адилхан. Тэгээ бид нар цаашид одоо нөгөө ухаалаг юм хогны савуудыг бас тодорхой цэг байршлуудад тавих юм. Ингээд цаанаа оноогоо яаж өсгөх үү гэдгийг жил болгон одоо улирал болгон нэмэгдүүлээд байх. Хогийн савнд хогоо ангилж хайж байгаа хүнийг урамшуулна. Эдгээр оноонууд нь цугларсан тохиолдолд бид нар одоо хогны мөнгнөөс нь чөлөөлөх. За нийтийн тээврийн карт урамшуул олгох тий гэх мэт ийм одоо шатраатай ажлууд хийгдэхэр төлөвлөгдөө явж байна. Нямбатар дарга маань мөн л шинэ юм санаачилж энэ удаа Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд алах юм бол урамшуул олгож тухайн урамшууллынхаа цуглуулсан оноогоо цахилгаан болон цөөхөн төлбөр зам мөн шахмал төрөш авах боломжийг олгож байгаа юм байна. Энэ талаар ингээ олон улс тууг нэг юм арга хэмжээ байдаг л та. Дэлхийн нөгөө таргалт ихтэй Америкийн банкуд энэхүү асуудлууд дээр та хэрвээ өдөрт тэдэн километр алхах юм бол тухайн хүний хадгаламжтай хүүн өсөж сквал зээлийн картных нь ирэх ингээ буурдаг юм жишээ байдгийг. Харин Улаанбаатар хотод алхах тэгээ дамайн хүүтэнд алхах гэдэг нь хэр оновчтой зуны цагт бол алхаж болж байгаа юм те. Тэгээд яг ямар ч лсэн манай дарга бол бүгдийг санаачилдаг. Тэгээд энэ удаа бас шинэ нэг зүйлийг туршихаар боллоо. Тэгээд удахгүй бонороо алхаж оноондоо оролцох нэ. 40,000 Daily Show үргэлжлэж байна. За бидний уламжлалсаар ер нь 7 хоног болгон нэг сайтанд тодорж байна. Энэ 7 хоногт ямар сайтанд тодорсныг бичлэгээр хамтдаа үзцгээе. Насан тогтохын гэрээс болон за түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс их хэмжээний валют буюу за нийтдээ Монгол төгрөгөөр 350 орчим сая төгрөг нэгжлэгээр бол хураагдсан байна. За ингээд дээрх мөнгөний их үүсвэрийг тогтоохоор мөрдөн шалгах ажлыг бол шуурхай зохион байгуулад байна. За уг хэрэгт холбогдуулан одоогийн байдлаар 2 хүнийг саатуулсан байна. За та бүхэн харсан биз? За тэгээд өмнөх дугаар дээр л би бол гайлийн сектор бол хурдан баяждаг стартапууд хэрэггүй гэж ирсэн. Энэ удаад бол зам тээврийн яам тодорлоо. За тэгээд зам тээврийн яамны төрийн ярианы гэрээс 350 сая төгрөг олцсон. Тэр олцсон мөнгө л юм. Тэг ингээ хараад байхад энэ яа тамга за тэгээ төрийн байгуулалтын дарга нарын энэ эдэн шууш бүр дийлдэгэ барьчихжээ. Манайх нэг системийнхаа хувьд энэ дээр нэг юм хижилт хийхгүй бол ер нь бүр яг завхарлаа шүү тий. Тэгээ энэ тал дээр нэг энэ ухаант ардууд минь энэ удирж байгаа хүмүүс нэг анхаарлаа хандуулахгүй бол энэ доод төвшний чинь албан хаагч тэр нь бүр эвгүй болсон биш үү. Нэг л өдөр бүр амар том болох шүү. 40,000 Daily Show үргэлжлэж байна. За тэгээд удахгүй энэ 2027 онд ерөнхийлөгчийн сонгуул болно. За ерөнхийлөгчийн сонгуул болтол маш олон зүйлүүд ер нь бидрийг өгтөж байгаа. За тэдгэрийн ер нь бол эхэлсэн байна. Бөөнөр хамтдаа нэг бичлэг үзцгээе. Ямар байсан бэ гэхээр бол их хуралдаа гарсан төрийн тэргүүн Чингис хаанаас сонгодог байсан. Яг тэрний одоогийн парламент гэсэн үг. Одоогийн парламент гэсэн үг. Хоёр дахин буюу улсын хурал баг хурал хоёр нийлээд одоогийн парламент төрийн тэргүүнээ сонгоход бол манай уламжлалын дагуу хийж байгаа ажил гэж. За хоёрдугаарт бол төрийн тэргүүнийг нам дэвшүүлэхгүй парламентыг гишүүд дэвшүүлнэ гэж. За тавчхандаа ингээд дүгнээд хэлэх юм бол ер нь бол ерөнхийлөгчийн сонгуул ойртох тусам энэ дээр асуудал улам хурцсан. Энэ удаад бол ерөнхийлөгч асан инх хоёргаа шинэ үндсэн хуулинд өөрчлөлт оруулж
бага тайм их танхимаас ерөнхий жишгийг сонгодог юм шин санаа шийдэл гаргаж байгаа юм байна. За тэгээд одоо байгаа ерөнхийлөгчийг ер нь дахиад өөрийгөө сонгуулах нь уу? Одоо байгаа үндсэн хууль мөрдөгж байгаараа нэг ерөнхийлөгч нэг л удаа сонгогдсон. Гэхдээ сонгогдохдоо 6 жилээр гэдэг хуулийг бид нар саяхан үндсэн хуулинд өөрсдөө оруулалт хийж хийсэн. За тэгээд нийгмийн олон талын хардлага сэтгэлээс ч юм уу ерөнхийлөгч байна өөрийгөө дахиж сонгуулах гэдэг нь үгээл маш толгойн асуудлууд ер нь нийгэмд өрнөж байгаа. Тэгээд би бол хувьдаа зүгээр ингээд гаднаас нь гадарж байгаа нь одоо байгаа ер нь бол тийг журмаараа явсан дээр энэ үндсэн хуулийг байн нь бол өөрчлөх буруу гэж хувьдаа үздэг. Тэгээд 27 он бид нэр одоо байгаа хэрвээ хуулиараа байвал өөр ерөнхийлөгч үзэх цаг боллоо. Тэгээд ерөнхийлөгч өрөөсөхийн ажиллаа өгөх хугацаа ер нь жил гаруй гэл хугацаа болсон байна. Тэгээд үр дүн хэр байхыг одоо ард түмэн өөрсдөө дүгнж байгаа л гэдэг тий. 40 мянгад дээлийн шоу үргэлжлэж байна. 40 мянга дээлийн шоу үргэлжлэж байна. За тэгээ бидний нэвтрүүлгийн болон болох хотын соёл болондоо энэ удаад хогоо англиж хөвшиг гэдэг уриалгыг гаргаж байна. За бид нар уг нь хогоо ингээд англиад сурчих юм бол хог маань өөрөө баялаг болдог гэж байгаа. За тэгээд яг одоо цагт бидний байгаа ахын бололцоо хэцээ дээр бол одоо Япон солонгос шиг бид нар ангилж чадахгүй. Гэхдээ ядаж бөөнөрөө хагарсан шил зүү тариугийн хэрэгслээ даавнд боогоод ч юм уу эсвэл скотчтод ингээ хаймаар байна. Бидний хогийг ачиж байгаа энэ хүн ажил хүнд ажлыг хийдэг хүмүүс маань гараа ясагдаг янз бүрийн бактери ордог юм асуудлууд бас их нийгэмд гард юм байна. Тэгээ бөөнөрөө жижигхэн зүйлээс амьдралын хэмжээг өөрчлөж их хотын амьдрал тасан зохиццгой. Тэгээд хогоо ангилж сурцгаая. 40 мянгат дээлийн шоу. Сенсацтай сайдын садлаасаа буусан номин сайдын маань балгийг хотын дарга Нямбатар үүрлээ. Бичлэг хамтдаа үзье. Уралдааны тэмдэглэлээр надад үүрэг өгсөн. Монгол зочлох жилийн хүрээнд соёлын ам одоо сурчлах дараах ажлуудыг хийх ёстой гэдэг. Тэгээ гүйцэтгэх сонгож шалруулах соёлын ам игээд соёлын ам санхүүжилтийнхээ одоо тодорхой хувийг гаргаад үйлчлэний хотыг гаргаа гэж засгийн газраас даалгасан. Би чи одоо засгийн газарт захирагдаж ажиллах ёстой. Тэгээ засгийн газрын шийдвэртэй. Тэ. Энэ ингээд Монгол улсыг Go Mongolia гэдэг сурчлагаа хийгдэж аль жуулчлал нэмэгдэж байгаас тэгээд энэ одоо би үл гайхаад л. За. Төлбөрийг нь бол 100% шилжүүлсэн үү? Манайх өөрөө хариуцах юм бол шилжүүлсэн. За нөгөө нэг саяхан л бид нар бөөнөрөө шуугаад байсан хөл бөмбөгийн сургуу багт баахан мөнгө төлж ингээд Монголыг сурчлаа. Энэ ямар ч үр дүнгүй байсан. За тэгээд нөгөө нэг газраас нь манайх ингээд төлбөрөө төлөхгүй байгаа учраас арбитрийн шүүгд хандсан байсан. Тэгээ яалчгүй засгийн газар дээр арбитрийн шүүгтэр унхан тодорхой нэгэн тал манайхаас урьдлаад өгч гэрээгээсэн. Гэрийнхаа үүргийн дагуу мөнгө төлөх ёстой. За тэгээд засаг дээр өөр дээр навахаар унчих гээд байгаа учраас Нямбатар дарагт өглөө одоо тийм Нямбатар дарга бол одоо бүгдийг л хийж энэ. Тэгээд ямар ч хэлсэн номин сайдын байгуулсан гэрээний үндсэн төлбөрийг нийслэлээс гардуулж нийслэлийн татвар бүрдүүлэгч бидний татварын мөнгөөр Английн фүлхийн багт үндсэн төлбөрийг төлөхөр боллоо. Мөнгөнд дүн нэг ойролцоогоор бараг 6-7-8 тэрбум мөнгөнд дүн гэхээр шилжүүлэхээр болж байгаа юм байна. Нямбат дарга цээжээр хааж байгаа юм байна. Хэра ма фасл. 40 мянга дээлийн шоу үргэлжлэж байна. За бас нэг баларсан юм болоод байгаа юм байна. Бөөнөрөө бичлэгийг хамтдаа үзье. Эв хорчоод эдгэрдэггүй гэдэг байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Эдгэрдэггүй Тогтмол юм явах шүү дээ. тийм үнийг ер нь яагаад гаргачихсан юм бол ертөнц сул. За тэр байгууллагаас нь асууж. Тог халдвартай энэ 12 хүнийг хайж байна гэсэн эндээс та мэдээлэл өгч өгөх. Гойн чи засгийн газарт асуудлыг оруулаад тэгээд тагнуул ерхий газараас бас энэ асуудалд анхаарал тавиад за 3 дахь чухал зорилго бол олон нийтэд мэдээж тэр улсуудыг буцааж хэмжлэгэнд хяналтанд оруулах хэрэгтэй байсан. Харин талаас их улсууд нь буцаад хяналтанд орж эхэлсэн. Бас их сайн мэдээ байна. Тэгэхээр нөгөө байнга вирус дарангуулга эмээ уухлаар халдвар тарахгүй болно шүү дээ тий. Дээрс нь хяналтанд байнга явж явах хэрэгтэй. За би өмнөх ч нэвтрүүлгүүдээр хэлжсэн гадуурын бэлгийн замын халдварт өчир асар их байгаа юм байна. За тэгээд бүр сүлдээ мэдээллийн систем байдаг байнгын хэмжээ хяналтанд байх хэвээр доох буюу дархал хомсдын вирустэй хүмүүс ингээд сүүлийн хэдэн сар жил холбогдохгүй уцаа авахгүй тэгээ хаана байгаа мэддэггүй. Ер нь ингээд хаана байгаа нь мэддэггүй нийтээ 10 тийм өвчтөг юм бол энэ гадуур байгаа юм байна. Тэгэхээр энэ дэр ингээд хууль дүрмийнхаа дагуу эдрийг цагдаж хориод ч юм уу байнгын хяналтанд байлгах одоо Монголын их зүүн чадамж бол одоо байхгүй юм байна. За тэгэхээр бөөнөрөө ийм эрсдэлтэй ер нь энэ бэлгийн замын өвчин гадуур ихтэй байгаа үед хувь хувьтай
аливаа энэ болцсохгүй эрсдлээс өөрсдөө хамгаалж байгаараа тэгээд ер нь бол эвгүй болсон байгаа юм ба шүү. Ямар ч хүн гадуур байгаа юм бэлээ. Тэгээд залуучууд маань энэ хүү зүйл дээр бие хөөнийхөө сахилгатыг сахиж хамгаалт хэрэгжилж юу сурцгаая гэж 40,000 дээлийн шавгаас бас дахин уриалж байна. Миний барыг нэвтрүүлэгтээ хэлж байгаа 3 дахь уриалга шүү. Мөрөдөд тоглоомын бэлгийн замын алдар төвчнөөс ер нь энэ дэр зүйлүүдээс хол байхыг уриалж байна. 40,000 дээлийн шоу үргэлжлэж байна. За сайхныг ердөө нэг 5-6 сарын өмнө хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн сайд J2 гэдэг хүн би ажлаа явуулахын тулд энэхүү байрыг яамыг дархан руу нүүлгэнэ гэд нүүлгсэн төд удалгүй 4-5 сарын дараа мань хүн огцорсон. Эргээгээд одоо шин тавилагдсан сайд нь дархан руу нүүлгсэн яамаа буцаагаад Улаанбаатар руу нүүлгэнэ гэж байгаа юм байна. Нэг тал нь дарханд ажиллаж байна, өнөдөр ч ажиллаж байгаа. Тэр хүмүүс тэндээ ажиллаж байгаа. Хэрэг Улаанбаатарт ажиллаж байгаа хэсэг маань бас ажиллаж байгаа. Эндээ л ажиллаж байгаа. Бүгд нүүнгээд одоо сандал ширээ бүх юм тэнд очисон байсан. Эндээс одоо Улаанбаатарт ажиллаж байгаа хүмүүс маань бусдын одоо сандал ширээн дээр ажиллаж ирсэн. Тэгээд одоо нэлээд хугацаадгүй ажиллачлаа. За нөгөө байгууллагууд бас сандал ширээгээ аммаар байна. Ингэхлээр бид нар тэнд хоосон сандал ширээ байна. Энд одоо хүмүүс нь тодорхой хэсэг нь ажиллаж байна. Тэгэхээр тэр хүмүүстэй тэнд байгаа илүү байгаа сандал ширээг л авч байна. Үнэхээр нэг тийм тоглоомтой яалч хүнийг цуснд нь нүүх инстинкт нь байгаад ашиг байна. Тэгээд хамгийн харамсалтай нь J2 гэдэг хүн энэ хүн тухайн энэ яамыг нүүлэхэд ямар шоу зардал гаргасан бэ гэхээр зөвхөн яамаа тийшээ нүүлэхийн тулд 2.4 тэрбум төгрөгийг зарцуулсан. За тэгээ яамны ажилтныг орон байр ингээд тухайн зүйлээр хангах гэдэг энэ дээр нийтдээ 3.4 тэрбум төгрөг зарсан. Нийтдээ 6 тэрбум төгрөгийг зүгээр наашаа цаашаа нүүхтэй Монгол улсын засгийн газар зарцуулжээ. Бид үнэхээр баян юм гадаа ингээд цахилгаан станцууд нь хөлчөөд тах чинь ийм юм дэлийг гэл мөнгө зараад штэ манайха. Харамсмаар тэгээд хариуцлага байна уу? Ингээд зүгээр дарган солигтой яваад өгдөг, сайдны солигтой яваад өгдөг. Хинч хариуцлага өгдөг бидний мөнгөөр одоо уртл тоогоосаар байна. Энэ нэг муухай системийг халаад өгөөч вэ. Ямар хэцүү юм бэ? Хин тандах хэрэгтэй болоо нэ тий бид нар сонгуулаа л ерөн зөвөх хэрэгтэй баг л та. 40,000 дээлийн шоу үргэлжлэж байна. Бидний дараагийн сэдв уг нь би нэг 2 дугаарын өмнө хэлсэн юм. Нэрээ энэ цойжо дарга маань нэг ном уншуулснаас хойш цахилгаан тасархаа болчлоо гэж хэлж дуусаагүй байтал цахилгаан тасраад эхэллээ. Бичлэгийг хамтдаа үзье. Аргалтай гэдэг үгийг хэлсээр өнөөдрийн нөхцөл байдал бол үүнтэй нүүрт болж штэ. Та юу аргалсан? Өнөөдөр асуулт хариуцлага хүлээдэг. За би 2022 оны 8 сарын 30-ны өдөр эрчим хүчний сайдаар томлогсны дараа та бүхэн хэвлэлийнхэн асуух үед би бол аргаландаа гэж ярьсан. Сүүлийн 3-4 жил энэ чадлын дутагдлалд байгаа нөхцөлд ямар ч байсан хөлдөөхгүйгээр хөлдөөсгөөгүй нэг системийн тэг зогсолт хийхгүйгээр өнөөдөртөө золгосон. Энэ асуудлуудыг шийдэхэд өргөс авсан юм шиг нэг өдөр шийдэхгүй. 2027 он гэхэд би чамд хэллээ дахин гэлээ. Эрчим хүчний систем дутагдлаас гарнаа. За ингээд хөвгтэй ч юм хөвгөлтэй юм болж чинь тэгээд нэг унтаас ирсэн чи усгүй, дулаангүй, тоггүй гэд бидний өмнөх бараг 100 жилийн өмнөх тэрэ сэрлээ. За тэгээд энэ асуудлыг гээд юунаас бол үлдэхээр дулааны цахилгаан станц, 4-р цахилгаан станц гэмтэл гарсан гэж өөртөө бол мэдгэж байгаа. Нийгэмд бас нэг ийм хардлага байна. Угаасаа ингээ нөгөө нэг хүүтэрцэн учраас хүмүүс хэрэглээгээ өсөд байгаа учраас шатах эрсдэлтэй байгаад 2 цагийн зайтайгаар хэсэгчлэлт тасдаг журам гаргаж одоо бөөнөрөө өдөрт 2 цагийг усгүй, дулаангүй, тоггүй өнгөрүүлдэг. Стил 2026 онд энэ бүхэн үргэлжлсээр байна. Тэгээд өнгөрөгч ингээд саруудад бид нар энэ реформ цахилгаан станц дулааны станц реформ хийгээд дулааны үн нэмсэн нийтдээ 555 тэрбум төгрөгийг зарцуулсан юм билээ. Тэгээд энэс нэг яг энэ дулааны цахилгаан станц дээр засгал урсгал хийх мөнгийг уг нь гаргах ёстой байсан боловч энэ нь олсон мөнгөөс нэг 35 тэрбумыг зарцуулсан үндснийг нь хаашаа орсон мэдэхгүй байгаа юм билээ. Тэгээд бид нар уг нь энэ мөнгөө энэ дэр салбарлуу уг нь хиймээр байна. Тэгээд ингээд судалгаагаар хараад үзэхээр 2017 оны судалгаагаар одоо байгаа дулааны цахилгаан станц 3 болон 4-р цахилгаан станц 2017 он гэхэд нийт даацаараа бид нар үүнээс илүү их ингээд дулаан үйлдвэрлэж чадахгүй гэдгийг бол мэдгдсэн юм билээ. За тэгээд одоо ингээд 2017 оноос бараг 10 жилийн хугацаанд олигтой ингээд
өргөтгөл шинжилэл хийгдэггүйгээр өдөр болгон байшнууд нь баригцаар байгаа. Тэгээд эдгээр юмнуудыг одоо яаж хангаад байгаа нь би хувьд бол ойлгохгүй байгаа. Тэгэд 2017 оны судалгаагаар Монгол улсад 40 градусын хүйтэн болох юм бол Улаанбаатар хот 3 хоногийн дотор хөлтнө гэж байгаа юм билээ. Тэгээд сүүлийн үед айхтар хүйтэн болж байна. За тэгээд бид нар бол ерөөхдөө бол техникийн хувьд ч юм уу энэ дээр ямар ч бэлтгэлгүй байгаа. Бид нар бол бурхан багшаас ер нь жоохон дулаахан үйл болоосоо гэж гуйхал үлдчихэд байгаа. Тэгээд дулааныг авж байгаа айлууд нэгсэд идэг. Харин дулааны захилгаанаас нь хөргөжөөгөө. Дараа жил гэхэд бид нар нэг 35 градустай нэг 7 хоног болох юм бол Улаанбаатартай хөлдөх юм билээ. Тэгээд сайжруулалт хөрөнгө оруулалт хийхтэй газраа мөнгөний өгөөд та сайдаар нийцгүй шиг ядаж энэ дулаан захилгаан дээр анхаарал өгөөч. Үйл болохоор 2027 дахиад хүйтэн болно. Бид бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү. Тэгээд энийг тэмдэглэл болоод үлдээчи гэж хэлмээр байна. Тэгээд 2026 оны 1 сарын 21-ний тэмдэглэлээр энэ асуудлын дараа хэлсэн. Дараа жилийн 27 онд энэ зүйл давтагдахгүй байх юмсаа гэж хүсэж байна. Сайдууд минь ухаантай байгаарай. 40 мянга дээли шоу үргэлжлэж байна. За тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд уламжлалт ёсоор эргэн мэдээгээр ухтаж байна. За бүүнээр эхлээд нэг бичлэг хамтдаа үзцгээе. Өөрөө одоо тэтгэврт гарсан хүмүүстэйгээ нийлж хамтарч энэ цехийг хүмүүс санаачлаад тэгээд ингээд ажиллаж эхэлж байна. Хүмүүс чинь тэгээд гэртээ суух чинь өдөр өнгөрөхгүй шүү дээ. Тэгээд тэр хүмүүс маань чаддаг нэг нь чаддгаа хийн. Тэгээд чадахгүй нэг нь хийх юм байхгүй. Өдрөө өнгөрөөж чадахгүй. Тийм учраас найзуудыгаа таньдаг мэддэг хүмүүсээ ямар ч байсан энэ ажилдаа уриална дуудгүй байна. Ямар ч байсан эхний үйл ажиллагаа эхлээд өхрийн махта бууз хоны махта бууз гаргаж байгаа. Дандаа гоё. За энэ хүү мэдээг сонсоод би үнэхээр баярлсан. Амар хөөрхөн санагдсан. Би өөрийнхөө сошиал хуудасаар дамжуулан би 40 мянга дээли шуурм өнгөөс сурчиж өгнө гэсэн амсын ёсоор би сурчлагыг хийж өгч जैन. За тэгээд гол мессеж нь юу гэхээр ингээд тэтгэврт гарсан одоо ингээд ихчнэр өмнө ингээд тоогооч байсан цэцэрлэгт ирдэг байсан ихчнэр ингээд хамтдаа нийлж ягаад өөрийн гэсэн бүр брэнд гаргаад брендийнхаа нэрийг айгүй хөөрхөн цэцэрлэг бууз гэж нэрлээд тэг ингээд баялаг бүтээж байгаа надад үнэхээр хайр татсан. Тэгээд хүмүүс ингээд ажил нь болцсон мессентэй гарсан ч гэсэн ингээд надад ингээд ажиллах надад боломж байна. Нэг юм байна. Гэртээ суухаар ингээд өөдөд идэг өдөр болгон хөдөлмөрч өнгөрлөх бол гоё байдаг гэд хэлж байгаа юм дэс би маш их бас уран зориг авсан. Тэгээд манайхан яг ийм гоё цэцэрлэгийн хамттай хүүхд насаа дурсан. Тэгээд ямар ч хамтлахгүй юм эко бүтээгдэхүүнийг хэрвээ та бүхэн захиалахыг хүсэх юм бол 86 25 44 51 гэдэг яг энд гарч байгаа утсаар захиалж болох юм билээ. Тэгээд хоёр салбар дээр нь бас очиж идэж болох юм билээ. Тэгээд нэг нь хурд хороолт байдаг, нөгөөх нь кой таварт байдаг. Тэгээд бас Facebook пэйжээр нь хандъя гэх юм бол цэцэрлэг бууз гэдэг нэртэй Facebook-ээр кириллээр бичвэл гараад ирэх юм билээ. Тэгээд энэ хүү ихчнэрийн бизнесийг дэмжиж, ийм гоё зүйл санаачилсан ихчнэрийн бизнесийг дэмжээрэй гэж 40 мянга дээли шоунаас уриалж байна. За тэгээд бусдыг байгаагаар нь хүлээж авч бусдад түг утахгүй байхаас их хотын соёл эхлэн 40 мянга дээли шоу байлаа.